Орой минь төргийн үзэгчтэй сэтгүүлчдийн урлан нэвтрүүлэг эхэлж байна. Бид нар өнөөдөр зочноор үндэсний шуудан сонины томчдын албаны дарга Майн Овогт Бадамдоржийн ганчмэг сэтгүүлчийг урьж ирүүлээд байна. Танд энэ орой минь төргий. Баярлалаа, танд ч гэсэн. Монголын сэтгүүл зүйн ярилцлагын мастертаа агуу их загалмаасан ихтэй ярилцлага хийн гэдэг миний хувьд бол үнэхээр сүрдмээр байна. Тэгэхээр ер нь ярилцлага гэж таны бодлоор Ер нь бол ярилцлага бол хүмүүс хилдэлтэй манай сэтгүүл зүйн одоо ингээл зарим жаалууд те хилдэлтэй айгу амархан төрөл гэл асуулт хариулал болоо ч юм уу те би өөрөө нөгөө ярилцлагаар дагнж ажилласан хүн болоход энд бол жоохон юу дургу ханддгийг. Ер нь бол ярилцлага айгу тийм хурдан ер нь аюу хурдан уншигтайраа нэгдүгээр аюу ажил бүгдэлтэй манай нийгэм бол одоо хурдаар л тодорхойлогдчих хурд. Тэгэхэд бол нэг бидний одоо 3-4 цаг 5 цаг авсан ярилцлагыг бол хүн бол нэг 30 минутанд уншчихжээ. Хурдтай. За дээр нь бол хөрөг шиг тийм төрөл штэ. Хүнийг нээж болно. Хүнийг одоо хөрөг бичих гэж завж яснаас илүү асууж, хариулж, ухчаад, төгсж жагаад нээж болно. Хоёрдугаарт мэдээлэл аюу их мэдээллийн багтаамжтай төрөл байхгүй. Зүгээр бүр анх намайг сэтгүүлч чад баабар хэлчихсэн. Ганчмгээ чамд одоо яг энэ төрөл дээр ингээд ажиллах тийм бололцоо байгаа юм биш үү? Зах зээл байгаа юм биш үү? Тэгээ би жоохон сэргэлэн хөвгтэйс л та. Тэгээд аюу их төрийн төвлөлж их өрсөлдөөнтэй. Тэгээд гарч ирэх тий нэг л энэ замд гарсан юм бол тий би нэг юмд хүрэх ёстой үстэй тий. Тийм болохоор би энэ төрлийг сугалж авч энэ дээр бүр сууж нухацтай ажилласан. Намайг ярилцлагын ганчмаг гэдэг тий. Би ер нь одоо ингээд 10 жил тасралтгүй ярилцлага хийсэн мэт ш. Одоо өөрийнхөө ажил амьдралын 10 жилд нь дандаа ярилцлага хийсэн гэдэг. Баруунд бол одоо ингээд шоу бизнесийн сэтгүүлч, эрүүл мэндийн тоомч, улс төрийн тоомч, эдийн засгийн тоомч гэдэг ингээд сэтгүүлчд ингээд дагнсан байдаг мэрэгс. Манайд бол тийм бололцоо байдаг. Сургалтын програм өөрөө тийм. Тэгэл өнөөдөр ингээд гэмт хэргийн сурвалжлага хийж яснаа гэмт маргааш нь эдийн засгийн тоом бичих болдог. Тэгээ одоо ингээд аягүй их тийм бид нар шоолуулдаг штеп. Мэдхгүй юмгүй, мэддэг юм байхгүй гэж сэтгүүлчтэй. Өөрөө ч хувьд ингээд бүх юм руу сэтгүүлчд мэддэг юм шиг, мэддгүй юм шиг давхиж орох манай сэтгүүлчийн хөгжил ер нь зөв байна уу? Одоо ингээд хүн өөрийнхөө амьдарч байгаа завийг ингээд их тийм хуш төнх аюу тийм хүнд штэ. Би бол ингээд харин ч сэтгүүлчдээс харьцангуй өөрийнхөө тоогоор өнгөйдөг сэтгүүлчдээ их шөөмжилдэг те тэрнийхээ бас ялыг үрдэг сэтгүүлч штэ. Тэгээ ярьслага өгтөө ингээд хилчдэг те. Тэгэл ингээд нэг манайхан ч их эмзэг ч юм уу те. Эргээл ингээд буруу ойлгочдөг ингээд тэрийг мэрэгжлийн асуудал ярьж байна. Энэ бол бас авах ёстой юм шүү гэж хүлээж авдаггүй юм байдаг. Яг үнэндээ бол бид нар одоо ингээд сэтгүүл зүйн сургалт нь өөрөө ингээд бүр ингээд суураараа өөрчлөгдөх ёстой байхгүй. Үндэс суураараа соёл урлагийн тоомчд бэлтгэх ёстой байна. Тэрэн дээр л ажиллаж идэг. Тэрэн дээр дуртай. Тий бүр судлаачтай ан маань бүр тийм хүмүүсийг судлаачийн хэмжээнд тэгэхээр нөгөө судлаач хүмүүсийг бас өнгөдүүлээд нөгөөдөл чи бас уурал. Манай монголч их ууртай монгол болсон. Бүгдээр юмд ууралдаг болсон, атирдаг тий. Уг нь бол жоохон атрах бол гоё штэ. Өөртөө ингэ дотроо атрах. Манайхан ч ил атраад идэг болсон. Энэ хэрэгтэй тий. Энэний эхлэлийг тавьсан сэтгүүлч нэг ч би боддог штэ. Ярилцлага гэдэг төрлийг сугалж аваад энэ дээр ажилласан. Зарим нь бол намайг жоохон залтайч гэж хардаг, зарим нь ухаантай гэж хардаг. Би бол ухаантай гэж бодож байгаа. Би яг үнэхээр энэний суурийг тавьсан шүү. Би олон юм руу одоо л би ингээд нийтлэл мэтэл бичих гээл оролдож чинь тий. Ярилцлага гэдэг төрөл дээр чинь би суусан шүү. Ажилласан шүү гэж хэлэх тийм эрхтэй. Тэгэхээр ярилцлага хэр өөрөөсөө яс хэлж ийн л да. Ярилцлага бол үнэхээр хүнийг нээх ухах сэтгэл зүйчийн хэмжээнд ажилдаг юм болоо гэж надад бол харагдаад байдаг байхгүй юу. Ялангуяа өөрөө чи ярилцъя гэдэг номыг дөнгөж гарсныхын дараа нь ижил мэрэгжлийн хувьд хүртэн уншиж байлаа. 12 жил очтой бараг тэглээ тий удчлаа. Хүн ингээл намайг их гаднаас маань ойлгодог байхгүй юу. Энэ их тийм ялагдшгүй хүчрэхэг тий тэгэл ингээл энэ бараг уйлдагчгүй ах ч юм уу тий. Ер нь бол би аягүй тийм хувийн талдаа хариуцлахгүй. Би одоо л ингээл мэрэгжлийн ном гаргаж чадахгүй л явж байна. Тэгээ би 2 жилийн өмнө магистр хамгаалсан.
Тэгээд нэг юм анзаарсан чинь миний ярилцлагуудаар ингээд айгүй их олон хүн хамгаалцсан. Би өөрөө байхгүй. Тэгээд амьдралдаа би яг тэгж ханддаг. Ерөөсөө л нэг тийм зарим эмэгтэй байдаг шүү дээ. Косметик шиг бүх юм нөвдөг шиг ингээд уруулын будагтай, хөмсөг харандаатай ингээд цүнх мөнхөн замбраатай. Би бол хизээч тийм болохгүй юм шиг байна. Тийм болохоор миний хувийн амьдрал нэг тийм байд. Өрөө таслага маань ч гэсэн тийм ингээд баахан сонин ном ингээд аваарцсан ч юм уу. Тэгээд нэг тийм дундаас нэг юм углаад гарч идэг. Тэгэл нэг цүнхийг ухах юм бол нэг уруулын будаг байвал дээдэн зай за тэгэл диктофон дуусаагүй бал тэгэл юм болгоныг цэгцэлж явах нэг тийм тааламжтай амьдрал биш ээ. Би хоёрын хувьд тийм байхгүй. Босд нь бол ямар замбраагүй юм бэ л гэж харж байгаа шүү дээ. Хүн өөрөө өөртөө төгөхгүй амьдрах. Амьдралаас кайф авах. Амьдрал ихээр ер нь юу юм бол ганч мэсэтгүүлж байна. Амьдрын гэдэг өөрөө ер нь зовж чарах хэл нэр юм уу та. Би одоо ингээд эмэгтэйчүүд насаа нуудаг гэсэн. Би 41-тэй. Тэгээд 40 нас бол үнэхээр сонин нас юм байна. Би 40 нас хүрээд төрсөн өдрөөр айгүй шоконд орсон. Өглөө ингээд талент хараал ингэсэн чинь заагаан ч юм уу гой та гэл ингээд нэг сонин өөртөө их сонин шок авсан байхгүй. Тэгээ миний нэг найз хэлжсэн. Сэтгүүлч Эрдэнэт. Би ч дандаа ирчүүттэй найзлна. Тэгээд за тэнийг минь чи 40 хүрчлээ гэж битээ гунж гутраал ингээд агараад. Тэнгүүтээ хүн насаа ч асуул 36 таа л гэдэг хараа. 36 дээр зогсож шүү миний найз. Тэр айгүй ухаантай аз 37 гэхэр чи нэг 37-ны жил мэл гэж ярьдаг штэ. Тэгээ намайг нөгөө их өвддөг болохоор миний найз хайрлж байна. Хоёрдугаарт нөгөө нэг эмэгтэй хүн наснаасаа айгүй тийм комплекст ордог. Ингээ наснаасаа болоод тэгдэгч тэрийг их анзаарсан байна тийм. Хэлжсэн. Тэгээ 40 нас хүрлээ. Тэгээ ерөнхийдөө бол тийм сэтгэлийн хөдөлгөөн далавч одоо тийм нисдэг тэр юм уу хумаал тэг жоохон газарддаг үе юм уу да. Уг нь бол сая Дэнзэн зураач надад хэлжсэн. Нас гэж юу юм бэ? Чөлөөт Европт бол ерөөсөө ийм ойлголт байдгүй шүү дээ. Тэгээ би 53 та сая боллоо дахиад би бас хүүхдээ боллоо. 40 нас гэдэг чинь аюу гой нас шүү дээ. Юу сони юм ярьж байгаа. Бид нар бол Монгол хүний юм байна уу? Эсвэл одоо миний асуудал юм уу тий. Билээс доошо бууж энэ гэж ингэж бодогдоол нэг гонхорсон. Сэтгүүл зүй бол миний одоо мэрэгжилтэй. Би энэ талбарт юм хийсэн. Би яг сэтгүүлч биш бол би үнэхээр хинч биш. Гэтэ би бодсол доо яг чиний мөрөөдөл юм. Гэсэн чи би бол миний мөрөөдөл бол уран зохиол хийх мөрөөдөл байсан байна. Тэгэл тэрийг аюулх тийм дотоод тэр замаараа матсан. Тэг болоогүй л дээ. Залуудаа шүлэг өчтдөг байлаа. Одоо ч гэсэн бичиж байгаа л сайн болохгүй л байна. Тэгтэл хүн мөрөөдлөө хилтлээчгүй явна гэдэг бол 40 наснд бол аюу харамсалтай байхгүй. Тэгээ яг энэ үднээсээ бол би итгэхгүй л амьдэрсэн байна. Мөрөөдлөө хилтлээ өөдөө өөрөө чинь бас тодорхой хэмжээний яруу найраг яг уншдаг яруу найраг чинь бас харж идэг хүлээж идэг хүмүүс бас байдаг байх шүү. Тэр чинь бол ерөөсө хитгэн л хүмүүсийн асуудал байхгүй. Би чинь нөгөө нэг нийт тэр уран бүтээл хийдэг гэдэг талаараа ерөөсө танигдаг юм шүү. Сэтгүүлчээрээ ингэж танигдсан. Гэтэ би юмыг ер нь оромддгүй л дээ. Юмыг ер нь би сэтгүүл зүг оромдоогүй. Яагаад бол энэ мэрэгжлийг эзэмшсэн. Би бол зүгээр ордны хэдэн хүн танигдсан сэтгүүлч байхгүй. Би ардад танигдсан сэтгүүлч. Энэ бол хангалттай. Надад одоо ямар нэгэн одон тэмдэг, ямар нэг юм хэрэггүй. Мэрэгжлийн над өөрийн гэсэн амбиц байна. Би бол мэрэгжлийнхээ талаас бол их амбицтай хүн шүү дээ. Баярлалаа ганч мэсдэлч. Яагаад чи ингээд хүмүүстэй зур чадан ядан ярилцсан суухад хүмүүс маань нэг өөрийнхөө авьяасыг гэдэг юм өөрийнхөө чадарыг хэн нэгэнд очиж наагаад байдаг байхгүй. Өөрөөс чинь тийм ерөөсөө өндөртөхгүй байгаад надад маш гоё харагдчихээн. Тэгээ ярилцлага гэдэг юмргаа би энэ сэдвийг нэлээд хөндөх хэрэгтэй юм шиг надад санагдаад байдгийг. Өөрөө түрүүнж бас хэллээ. Ярилцлага бол баг сэтгүүл зүйн нэлээд том хэлбэр их хүнд ажил юм шүү гэдгийг. Энэ дээр одоо тултал ярьсан ярилцлага гэж бахархаад, аархаад, омгшоод ингээд босоод ирэх. Тэгэхээр нэрээ олон зуун хүнтэй ярилцсан. Машин угаадаг хүүхдээс ахуулаад таран шин, шоронгийн хоригдол тэгээ улсын ерөнхийлөгч их хурлын гишүүд одоо юу гэдгийг бүх айл сав бүх салбар руу орсон. Олон зуун ярилцлагын дундаас л би нэг 10-аад ярилцлага бол хийсэн гэж боддог. Үнэхээр дэлхийн жишгт очтол
тултал хийсэн. Би бол дуучин Сарантуяатай одоогоос 4 жилийн өмнө хийсэн ярилцлага бол үнэхээр би өөрийнхөө ч сэтгүүлч хавьд мастерс тугаа харуулсан. Тэр дуучин тэр эмэгтэй ч гэсэн миний өмнө бүх ситуацаа ингэж нураач хайсан тийм ажил болсон гэж бодож байна. Даанч манай судлаачд олж хараагүй. 2 хүүхэн ингээд секс ярьсан байна. 2 хүүхэн ганцаардлаа хуваалцсан байна ч юм уу тийм маягаар харсан. Тэр Сарантай бол Монголын агуу том од. Бид нар бас одоо од гэж од шиг хандаж харьцаж сурмаар байна. Тэгэхгүй энэ юу юм бэ л гэдэг бид нар өөрсдөө ерөөсөө Монголын нийгэм гоо сайхнаа улмал алднаа. Сарантай гэдэг тэр дуучин бол намайг мэрэгжлийн төвшний ярилцлага хийхэд үнэхээр хамтран зүтгэсэн. Асашураа аврагтай бол би ярилцсан. Хүмүүс бол аврагтай ярилцсан л гэж ойлгож байгаа уучлаарай. Би үнэхээр ярилцсан. Тэр хүнийг би эх оронд нь ойлгуулсан. Японы их олон хэвлэл орчуулж тавьсан байлээ. Гэтэ надаас нэг сонин чөлөө зөвшөөрөл өсчихсэн. Баян мөнх авраг, мөнхөт авраг хоёртой ярилцсан. Ярилцсан. Тийм. Би Эрдэнэ Бааваатай ярилцсан. Ташбартай би ярилцсан. Энэ хэдийн ажлуудыг би тултал үнэхээр хийсэн. Тэгж хэлнэ. Яг одоо Сарантай Асашуратай хийсэн ярилцлага гэдэг бол манайхан бол нэлээд уншсан байгаа бах. Ганчимэг сэтгүүлч нэг уурхач нар бол хүрзээ өрөөл дайраад байна даа гэдэг сэтгэлийн задгыг гаргана гэдэг. Амаргүй шүү дээ. Хүн ямар ч хүн айгүй дуртайгаар хальсаа хуулахгүй шүү дээ. Хүн бол сонгон шиг зүйл байхгүй. Чи миний хальсыг хуулаа л гэдэг ингээд идэх хүн ерөөсөй байхгүй. Балдарч ирэхлэж надад хэлжсэн. Намайг ураад манай сувдаа агч нэг тайлан тоглолт хийсэн юм аа. Уг нь бол нэг байтга нэг хэсэг хийх хүн л дээ. Тэгээ нэг хийсэн. Тэгээд намайг ураад өөрөө одоо түмэн сэтгүүлч командалдаг хүн шүү дээ. Өнөөдөр сонины эзэн 25-ын эзэн агуу их балдар шүү дээ. Өдрийн сонины ганчимгийг ураад чи сувдаатай одоо жүжигчтэй ярилцж өгөөч. Тэгээ би хичээн үсттэй одоо тэр хүн надад ерөнхий эрхлэгч даалгавар өгч байна. Тэгээ би үнэхээр чадаагүй. Айгүй амжилтгүй ярилцсан. Уншигчд бол айгүй сайн хүлээж авсан. Нэлээд бас орох гэж оролцсон. Тэгэд балд эхэлж хэлжсэн. За яах вэ? Чи бол 1-2 хальсыг нь сонгоноор бол 1-2 хальсыг нь хоолжээ. Чадсангүй л. Тэгээ тэр утгаараа бол үнэхээр хэцүү хөдөлмөр шүү тий. Би өөрийнхөө ажлыг үн оруулах гэж байгаа юм биш. Яагаад танаа нэвтрүүлэгт ирсэн бэ гэхээр тий. Бид нар дандаа хүмүүсийг ингээд мандуулдаг. Хүмүүсийг л үзүүлээл явдаг. Одоо бүр бохир утгаар нь бол хүмүүст үйлчлээл явааддаг. Гэтэл яг сэтгүүлч хүн ямар амьдрал туулдгийг цаана ямар юм. Тэ өнөөдөр би чиний өмнө далд ямар зовлонтой мөртлөө тэрийгэ тайлчаад сайхан инээгээ сууж байгаа юм бэ. Энийг мань хэн ч олж харддаг. Тийм болохоор ингээд манай сэтгүүлчдийг ингээд уран бүтээлчин төвшөнд тавиад уран бүтээлийн яриулаад тий бид нар энэгээр нэг алдаршаа сууд болохгүй. Чил кап авах бах, би кап авах. Гэхдээ хүнд ойлгуулахыг хичээж байгаа. Тэр энийг ингэж байгаа нь бол надад аюул чухал санагдсан. Яагаад гэвэл ингээд нэг сэтгүүлчд гэж одоо сүүлийн үед бол нэ шантаажцсангууд тий авилгалчингууд элдвэр хилдэг болсон байна шүү дээ. Одоо ингээд тийм хэсэг байгаа. Тэгэхээр бид нарын далд цаанаа ингээд тий би өнөөдөр нөхөртөөгөө ойлгомжгүй л амьдарч байна. Би худлаа хийж чадахгүй шүү дээ. Манай хүүхнүүд ингэж ярих. Манай гэр бүл ямар ч асуудалгүй. Бид хоёр айгүй сайхан гэдэг хоорондоо хайраа гэл ингээл үе уучлаарай. Би бол уудж जैन, залхаж जैन, салмаар байна. Заримдаа хүнд ийм үе байдаг шүү дээ. Өнөөдөр бол тийм л. Тэгээ ингээд ийм худлаа юмтай тулдаг мэрэгчлээ байхгүй бид нар. Ялангуяа ярилцагч л. Тэр ингээд нүдэн хүртэл худлаа ингээл те. Худлаа хүний урд суугаал 5 цаг тисэл. Тэрнтэй ингээд тултаал. Би өөрөө стратегтэй байгаа шүү дээ. Тэр өөрийн стратегтэй өөрийгөө алдаагүй гээ авч гарах гээд үзэж байна. Тэгээ энэ үүднээс маань ч гэсэн ингээд ярилцлагыг хямдхан төрөлгөж битээ ойлгооч ээ л гэж би хэлэх гэсэн. Салмаар байна гэд ярьлаа л да. Би шантарч байна гэдэг юм хайширч байна. Амьдралыг яаж давж туулах хэвтэй юм бэ? Хүний амьдрал их богинох юм биш. Тэгэл тэрийгэ идэвхтэй амьдрал, идэвхгүй амьдрал, романтик үе гэж яаж ч хуваадаг юм тий. Би бол дандаа л хүмүүсийн төлөө амьдэрсэн. Нөхрийнхөө төлөө, 2 хүүхдийнхээ төлөө, ээжийнхээ төлөө, ах нарынхаа төлөө амьдэрсэн. Одоо би ингээл
өөрийнхөө төлөө амьдрмаар байгаа юм. Би яг уран бүтээлч болж үзмээр штэ. Би мөрөөдлөө биелүүлмээр. Тэгвэл надад жоохон чөлөө өгөх хэрэгтэй. Тэгээ энийг бол яг хамтран амьдарч байгаа юмуд манай нөхөр ойлгох хэрэгтэй байхгүй. Намайг нэг хэсэг чөлөөтэй орхио тий зууралдаал ингээл мэрээл тэр байхгүй. Би азар аюу сайн нөхөртэй штэ. Миний амжилтын тал бол тэр хүнтэй аюу холбоотой. Аюу төвчээртэй ухаалаг их тийм олон эмэгтэй хөсөмжт нөхөр байхгүй юу. Гэхдээ л одоо надтай уулзсанараа зарим талаараа азгүй юм баггүй. Тэгэл зүгээр одоо манай нөхөр хөдөө ажиллаж байгаа. Цэргийн хүн бол томилтоор ажилладаг. Тэгээд замын үдэд хаяа ингээл нэг жоохон охин шиг догдлоо нөхөр дээрээ очих. Тэр намайг хүлээсэн байх энэ тэр гоё л байна. Гэхдээ миний том мөрөөдөл бол дэргэд бол энэ юу ч байхгүй. Хэрвээ чи намар ирэхээр бол айлын ихнэрүүд шиг хуурамчийн нэмцэглэл дүр эсгэлтээр зуныг би илээж чадна. Хэрвээ жилийн дараа чамайг харахаар бол сар бүрийг эвхэд цаг нь болтол тэднийг салангад шурхуулганд хийж орхино. Бид хоёрын амьдрал жамаараа төгсөх нь гарцаагүй цагт би үртэс шиг энэ амьдралыг тэр тэнд чулуудж чаад мөнхөд хүрнэ. Би сая аяр заны шүгдэн уншлаа. Манай аяр бол олон арман бичлээ. Улам ингээл амар тэр төгс рүү явж байна. Тэр төгсд очиос манай зохиолч штэ. Манай зохиолч. Яагаад аяр зан гэж хичлээд байгаа юм бэ? Манай зохиолч. Манай үлзий төгс тэр хоёроос болж Монголд ямар ч зуд турхан болоогүй, ямар ч онгоц унаа осолтойгүй, ямар ч засгийн газар огцроогүй штэ. Тэг яагаад нэг хоёр хүн яг чиглэсэн юм дээр суугаад уран зохиолын тавилангаар амьдарч яхад нь оролдоол ингээд тийм болоо би аюу гайх. Тэр хоёрт ойлгох юм уу засвардах шаардлага надад бас байхгүй. Тэ? Байхгүй үстэй. Тэг ингээд сайн үнэхээр гоё ярмаа битсэн байна. Хуучнаасаа бүр ингээд илүү болж байгаа байхгүй. Би баярлж дараагийнх нь хүлээж. Бид нар ингэж хүмүүсээ дэлхийн тавцан руу гаргах хэвээр энэний төлөө хамтран тэмцэх хэвээр зүгээр л тачаадах биш. Noloмох биш. Энэ айгүй хэцүү үстэй. Шүгдэг уншихад их ойлгож уншмаар юм шиг. Ер нь хараа хэлбэр тий уран зохиолын хэлбэр одоо орчин үеийн стил хэл хамгийн гол нь тэр зохиолын хэл. Тэгээ одоо шүгдэн чи бүүн шууганд тарьж штэ. Одоо нөгөө шашныхаа юм руу ороо явчлаа штэ. Гэтэл энэ бол уран зохиол юм аа. Нэлээд судалгаатай тий хүмүүсийг төөрөлтөл бичиж гэнэ гэдэг бол. Гэтэ бөөгийн домгийг гаргачаад араас нь дахиад хашир бол нэг орон зайд орсон байна. Нэг юм нэхгээ явж ич магадгүй зохиолчийн дотор юу байгааг бид нар мэдэхгүй шүү. Тэрнээс бидний авах тайшаал гоё. Энэ амьдралаа гоё болгох, баясах, эсвэл гуниглах тий. Тэндээс өвдөлт авах. Тэндээс одоо юу гэдгийг жоохон хатгалт аваад ингэж шүү. Би бол ингээл амьдралдаа шинэ юм оруулж ирэх айгу дургу байхгүй. Өдөр болгон шинэ хүнтэй уулзч яадаг хүмүүртлөө гүн амьдралдаа шинэ хүн оруулж ирэх ч юм уу дургу. Шинэ хөгжим, шинэ зохиол хүлээж авах айгу хэцүү шүү дээ. Ер нь бол чи уншигчийн хувьд мэдчихэж байгаа бах тий. Айгүй хэцүү байхгүй. Би бол ингээд хуучин юм руугаа л ороод идэг. Гэтэ энэ миний буруу биш юм бэл. Энэ ерөөсөө сайн юм гарахгүй байгаатай ч юм уу холбоотой юм бэл. Бид нар бол Оросын уран зохиолыг төлхөө авсан. Оросын классикийг тэрнгээр хүмүүцсэн болсон. Гэтэ би өнгөрсөн үе муулмааргүй нуучлаарай. Гэтэл надад одоо би авчлаа уншчлаа. Би Анна Каренинаас дээд уран зохиолтой очсонгүй. Би Бавари хатагта Кэригч Монтерелос илүү юмыг одоо хараагүй л. Гэхдээ өнөөдөр одоо Сургалтын жаргал сайхны Чингис хааны нууц төх. Эрдний амьдралын тойрог. Аяр заны шүгдэн энэ бол миний таашаал. Миний амьдралыг ингээд гоо сайхныг бүрдүүлж байгаа нэг хэсэг. Тэгэхээр бид нар дэмжих хэрэгтэй. Бүр хүчээрээ түрээд аяурыгаа дэмжих хэрэгтэй. Бусдын ч гэсэн ингээд бүгдээр оролдлогууд хийчихнэ. Дэмжих ёстой. Тэр зөв баха. Тэгвэл бид дэмжих халаад яваад шүү. Дэмжих ёстой гэхээр энэ заавал зохион байгуулалтанд орох ёстой юу? Эсвэл ухамсарын төвшөнд авах ёстой. Бас нэг талаас айгу ховдоо таашаал аваад ингээд бэртгчин маягаар амьдрах бол айгу тийм хэцүү шүү дээ.
Сэтгүүлч хүний хувьд. Тийм болохоор би ингээл сурталчлах ёстой л гэж бодож байгаа хувьдаа. Аюурыгаа яаж сурталчлах вэ? Аюур бол тийм хүсэхгүй шүү дээ. Тийм хүсэхгүй шүү дээ. Өөрөө тийм хүн байхгүй. Гэтэл тэгмээр л. Тийм дараагийн үе маань уншаасай тий. Ингээд бид нар уран зохиолоо уншигчд нь авч явдаг байхгүй. Бид нар одоо тэгээд тэр Нобель энтер рүү одоо хятад аваад үнэхээр атаарч шин. Тийм. Тэгэхээр ингээл моо гэдэг чинь бол яг үнэндээ зохиолчороо айгу төрүүлж алдаршаагүй. Жан Имогийн тэр киногоор алдарсан шүү дээ. Тэгтэл мундаг байна. Магадгүй жоохон улс төр мөр орсон. Тэгтэл тэнд аргагүй Нобель өгч шин. Хөөсөр аргагүй. Тэгэхээр Монголын төлөө тийшээ мацж байгаа зохиолчдыг бол бид нар дэмжих ёстой. Урлагийнхан одоо юу гэдгийг олимпийнхан те тамирчид. Сэтгүүлчдийн гарт маш том зэмсэг байгаа. Нийгмийн хөгжлийн суурь тулгуурыг сэтгүүлчид хүчээр нийлүүлээд тавихад гэл хаяа нэг бодогдтыг. Бид нар ч ерөөсөө нэгддэггүй арт юм шүү дээ. Тэ? Бүр суураараа нэгдэж чаддгүй, баг болж чаддгүй. Одоо их сонин хүмүүс шүү дээ. Уг нь бол бид нар өөрсдөө хайртай хандах юм бол энэ хоёр том гүрний дунд тий бүх талаасаа бид нар одоо ингэ өдий болтол өөрсдөө хадгалцсан арт юм шүү дээ. Өөрсөндөө жоохон хайртай л байх юм бол бид нар бол өөр болно. Тэр зэвсгийн тухайд бас сэтгүүлчд бол үнэхээр одоо нөлөөлдөг. Нийгэмд нөлөө үзүүлдэг хамгийн том хэсэг гэвэл манай салбар байна. Гэхдээ одоо амин зуулгандаа ашиглаад мэрэгчлээ. Ийм байна. Одоо ингэ битгий гомдоор манайхан ч ингээл бие биенээ ингээл хайрладаг шүү дээ. Яагаад бол мэддэг учраас. Энэ ингэж л яваа да гэд цаанаа юм байгаа да гэд. Гадагшаа бидний нэр хүнд аягүй унлаа. Телевизийн сэтгүүлчд яри. Өөрийгөө л үзүүлээд байдаг. Туранхаа гоё царай. Одоо энэ намайг мералог болохоор юу комплексаа дагаад шөмжиж чинь гэж бодох байх л та. Хүн өөрийгөө л үзүүлэх гээл ингээд энэ буруу. Яагаад хүн рүүгээ харахгүй байгаа. Яагаад хүнтэйгээ одоо ярилцж байгаа хүмүүс харах юм. Жомбоо л уруулаа ботцсон ингээл нэг тог мөг намын тог мөгний өмнө суудсан ингээл дэмэрэл юу хийгээд байгаа юм бэ? Би бүр ингэ зурагт мөртөө хагшд юм санагдаж шүү дээ. Энэ бол атаархал биш байхгүй. Наадах чинь болол мэрэгжлийн бухимдал гэж би ойлгоод байгаа байхгүй. Хүүсийн тэр атаарх нэтэр давцсан юм байхгүй юу? Тэгэхээр одоо тэгж л хараад байдаг. Энэ ингээл атаархаад байна даа гэхэд атаарх юм ерөөс алгаа. Тэгэхээр харин ингээд яриад идэг бүгдээ юмд яриад идэг нэгдүүл яасан бэ? Ялангуяа сэтгүүлчдтэй санал хэлвэ те. Ярих гээд байна л да. Бүгдээ өөрсдөө агуу их гэж боддог. Уран бүтээлч маяг болсоч тийм штэ. Зөвшөөрдөггүй би юунэ зөвшөөрч өгдөг. Тэгэл идэл та. Агуу ихэд авцсан улсуудтай хандвал ер нь харагдаж байна танд. Энэ аюу. Тий, ер нь би бол ингээд нэг одоогоос 10 жилийн өмнө бол өөрийгөө од болчлоо гэж бодчихсон. Үнэхээр л нисчлээс л та. Үнэхээр л том байна л гэж боддог байсан. Үнэхээр тэр үндэсний хэмжээний том сонины туг нь байлаа шүү дээ. Айгүйх байлдаж хүрж байгаа байхгүй тэрэндээ. Жишээл одоо инженерүүд ч юм уу энэ бодиттой юм мэрэгчлээ босоод байна шүү дээ. Эднэр бол нийгмийн ухааныхаа юу юм бэ л гэж байгаа. Гэхдээ энэ бол тавилан байхгүй. Тавилангийн асуудал. Тийм болохоор би нэг хэсэг тэгчихсэн. Би үнэхээр стар. Үнэхээр чадчихээн л гэд. Тэр би хэлж шít. Би тэдэнд хүнтэй ярилцсан. Тэдийг ажил гэж хөвдөж байна гэд. Одоо ингээд ярихаар бус хүмүүс хэцүү л юм үүснэ үнэхээр. Би одоо ингээд телевизэд ингээд жишээл ингэж сонин чалгааг сэтгүүлч ард л байдаг. Хөтлөгчд мандаалах юм. Энд бас латаарх шиг битээ харагдаасаа гэж би бодож байна. Ямар гавьяат хөтлөгч байдсан бэ? Хэний ажлыг хийж байгаа юм бэ? Би энд амар дургу үрдэг шүү дээ. Уучлаарай одоо тэр ерөнхийлөгч энэ үзүүл байгаа энэ ингээд уурлаад байгаа юм их байх. Над уучлаарай ямар нэгэн тэмдэг юм хэрэггүй. Би өөрөө аюу алдартай хүн байхгүй юу? Сэтгүүлч хувьд. Тийм болохоор би өөрийгөө тэгж ихэлэх, шүмжлэх, шоолох, шоглох эрхтэй гэж бодож байна. Тэгээ ингээд бид нар ингээд өнгөрөх юм уу? Өнөөдөр тэгээ нэг хөтлөгч нар л гараад идэг ингээд мандаал, найруулагч бас далд. Тэгэл далд. Тэр хэний идея юм бэ? Хэний идеийг үзээд ингээд хүн огшоод, уйлаад, хүн эсвэл уурлаад, хүн эсвэл инээгээ сууж байгаа юм бэ? Яагаад бидний амьдрал дандаа далд юм бэ? Энэ бол зарим талаар намайг аюу тийм өрөвдөлтөй байдалд оруулдаг л та. Телевизийн хөтлөгч нарыг таниад сонин сэтгүүлчдийг таньдаг байхгүй.
нөгөө ганц юм гэдэг чи юм уу? Нэг тийм гоё ингээд тунгалаг ингээ ариухан эмзэг юм бичээд исэн чи ийм тарган ийм хүүхэн байсан юм энэ гэж хүмүүс асуудаг л та. Тэгээд аюу тийм олон юмд зовж олон юмыг зэрэгцүүлж чадахгүй амьдралаа бид нар. Энэ бол бидний л асуудал баг. Шүгдэн уншаад ийм ойлголт орж ирээд байна уу? Үгүй. Би уран зохиолын нөлөөг ингээд алга болгочих хэмжээнд очицсан уншиж байгаа байхгүй. Хэсэг тээж явж байгаа л догдолж явж байгаа алга болгоод дараагийн юм авдаг тийм хэмжээний уншигч болсон. Яагаад би ингэж асуудаг юм хэрэг сүүлийн үеийнудаас их ганцаардл хүнэр одоо ингээ харагтаад ганцаардал, ганихрал гэж харагтаад байх юм л та. Би ингээд найз нөхдөдөл дөө. Гэтэ энэ хүний ингээд төрлөх одоо тэр юм их нөлөөлдөг юм шиг байна. Би ингээл манай ээж аваа хоёр настай хүмүүс байсан. Тэгээд өргөмөл ганц охин, хоёр ах маань надаас олон ах. Тэгээд нэг жоохон ганцаардмал өссөн байхгүй. Найз нөхд багтай. Тэгэл нөгөө ганц охины чи аяга сонио өсгдөг штэ. Ингээл би өргөмөл болохоор бүр ингээд хүн аваа явчих гээд байгаа юм шиг ч юм уу харамлж, хадгалж өсгдөг. Тэрнээс их болсон баг. Би байсаж байгаа л ингээл хүмүүсээс залхаал. Байсаж байгаа л ганцаараа баймаар санагддаг л та. Би аюу тийм тэр хүслээрээ бас амьдрсан. Ганцаард чадсан. Ер нь уран бүтээлчийн хувьд энэ аюу тийм олзор хуштай юм шүү дээ. Яг ийм намраар аав минь одсон. Яагаад намраар буцсныг нь бодоод олоогүй. Эхлээд модод шаралсан. Энд тэндгүй навч хийсэн дараа нь шууд уйлждаж херунсан. Даачтай өглөө сэрхийн зурд одчихсан байсан. Яг ийм намраар аав минь одсон. Яагаад намраар буцсныг нь бодоод олоогүй. Зүр сэтгүүлчийн хувьд ингээд дотроо байгаа юм аа ингээд гаргацдаг байхгүй. Тэгэхээр чи анзаарсан байна л та. Жишээлбэл ингээд илүү нээлттэй бичдэг л дээ, тий. Би одоо ингээд хагас сэргчлөөтэй байна ч юм уу тий чөлөөлөгдөй ч юм уу ингээд эмоц гаргадаг. Манай гамбод хэрэглэгч бол тэрийг аюул сайн ойлгодог. Нэг тийм оролдоо төнхөд идэггүй. Над бол амар эрчлөөд шүү дээ би дуртай үедээ очин дургүй үедээ гэрээсээ юм авч явуулна. Гадаад дотоод тэнж явуул онлайнаар юм явуулна. Чи энэтэй бити ярилцаа энийг бити бичэнтэр гэсэн тийм харгислал байхгүй. Зөв хэмжээгээр бол эзний хараат байгаа нь үнэн. Редакцл. Би бол үнэхээр сэтгүүл зүйд энэ 20 жил зүтгэхдээ яг хувийн эрхчлөөг бол олж авсан. Над руу бол нэг эзэд талдаал чи ингэдэг гэдэг юм бэл би өөрөө үнэхээр тэр бүсэлтийг давсан байхгүй. Одоо манай сэтгүүлчдийг тэгхгүйгээр ингээл нөгөө муу батлагдчихж байгаа хуулиа ач нулимаал ингээд яг үүндээ сэтгүүлчийн амьдралаар амьдраагүй хүмүүс өнөдөр энэ хуулийг яриад байна. Сэтгүүлчд маань байхгүй ямар даруух юм бэ бид нар те яг сэтгүүлчийн тавилангаар амьдраагүй мөртлөө нэг мэдээл яриад ах юм дэмэрэл улс төр хийж баахан явчаад дэмий юм яриад ах хэрэггүй л гэж хэлмээр. Дандаа хувийн эрх ашигын төлөө явж явчаад одоо юу яриад амьдрал хийж байсан санагдчих. Тий. Сэтгүүлчийн тавилангаар амьдраагүй хүмүүс өнөөдөр энэ хэвлэл эрхчлөлийн хуулийг яриад надад бол хэцүү л. Нэг нэг ярихад манайх ч нь бол ганц хуультай байгууллага шүү дээ. Манай хууль дээр ч хүртэл Монголын амьдралд буугаагүй, хөрсөн дээр буугаагүй, амьдралд буугаагүй хууль гэж бас байгаа тийм. Амьдралыг үтсээ өөрөө ч ярианаас. Бидний аюу том хүнд сэдвүүл байна л та. Хэцүү шттэ нэг хууль батлаад хэсэг явж байгаа л дахиад нэг бүлэглэл гарч ирэл энэ болохгүй байна гэл эрх шуургийн засыг гэж худлаа дахиад нийцүүлэл тээ. Үндсэн хуулийг бол жоохон хөрөх болцсон юм шиг санагддаг шттэ. Ямар цаг үед батлагдсан, ямар төвшний боловсролтой хүмүүс баталсан. Одоо бол хууль зүйн салбар хууль аюу хөгжсөн. Аюу хөгжсөн юм нийгэм хөгжиж байна. Тэгэхээр зэрэг хууль хоцорч болохгүй. Фундамент нь хүрхгүйгээр ч юм уу те ингээл илүү л сайн болгоод явах хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намуудын зүгээр эрх ашиг зохицуулаад нэг олонхын төрөмгийллээр л хуульд хүрээд бол бас аюу хэцүү. Би бол энэ эрүүгийн хууль энтрийг аюу гайгүй хууль гэж боддоо шүү дээ.
сайжирсан сүлийн баталсан хэлбэр. Одоо сайн хуулийг хөндөхгүй мууга засч яваасаа л гэж боддоо шүү. Парламентын үндсэн өргөчн тэр үстэй. Одоо бол нөгөө нэг телевизийн хөтлөгч нар өөрсдөө л харуулах гэдэг нэг шиг улс төрчид өөрсдөө л харуулах гэдэг. Одоо ингээд жишээл төсөв хэлцэж байна те. Би одоо бичиж байгаа төсвтэр төсвөөс л хол очиж улс төрч очих гомоор байгаа. Төсөв бол улс төрч талбарч биш шүү. Тэ? 7 газар ингээ хуваагаад бичсэн байж ш. Нэг байшингийн төсвийг би ингэж залдаж барьж битээ хуурамч мэхлээч. Үнэхээр төсөв бол бүр хамгийн энгийн утгаар бол тий би бичиж байгаа юм л да. Бичээд эхэлсэн. Одоо иргэдийнхээ хөлөө тэрэгтэрийн хэмжээнд нь таарсан л хөнжил баймаар байгаа хгүй. Одоо нэг их тийм мөрөөдлийн хангах юм уу? Бодит хөрсөн дээр буу. Улс төрийн эрх ашиг бага. Төсвөөс хол очиж улс төрч очил гэж хэлмээр байна. Би ардсан намын гишүүн буюу ман намын гишүүн биш л дээ. Одоо намайг одоо сүүлийн үед ман намыг хамгаалж яах гэх. Энэ бол Монгол хүний чанар гэж магадгүй. Хүмүүсийг ингээ ялагдахаар ч юм уу задуулсан хүнийг өмөрдөг те. Гэтэ одоо битээ тунирхаа те. Битээ ялархаа. Юм болгоныг битээ бас улс төржөө те. Бас болохгүй шүү дээ. Бас энийгээ бас болиосоо л гэж харж байгаа юм. Нөгөөдөл нь ч гэсэн одоо хорслохгүй л. Тэдэн он та нар тэгжсэн шүү дээ гэд. Одоо энэ фанатууд бас юм улс төр ер нь хорслол улс төр шүү дээ. Энэ айгүй аимшигтай ш. Зарим фанатууд ороод ирсэн одоо их хуралдаж байгаа. би бол бүр эсэргээр боддоо шүү. Ардам бол нэг хөдлөхөд бол удирдагчтай бүгдийн гөвн шүү. Тийш. Тэр нь одоо ингээл зэвсэг тэмцэлд уриалж байгаа юм биш. Ардам яагаад ийм оройлоо алдаад байгаа юм бэ? Идеалаа яагаад алдаад байгаа юм бэ? Одоо бид нар шүү дээ. Бидний хүчээр, бидний итгэл үнэмшлэр найдвараар минь гарч ирчээ ял хэдэн нөхдөөтэй гинтхэн дуу муу нь өөрчлөгдсөн одоо зарчимтай баймаач гэх шиг юугаа яста уучлаарай дэмэрэд байгаа юм бэ тий. Би нэг бухимжсэн байхгүй. Яг хүүхдэд төрүүлчихэд гэртээ яж памперсны мөнгө өсөөд тэнд татвар орж ирж байгаа байхгүй. Би хүүхдтэй явж байгаа нэг ширхэг памперсныхаа мөнгнөөс татвар өгч яхад тэнд нэг нөхдөөд миний амьдралын ерөнхий чиг зүүн шугамыг заагаал хоорондоо ингээд өрсөлдөөл үзэлцэл. Би бол яг албан ёсоор 500 мянган төгрөгийн цалинтай. Тэрнийхээ хувийг татвараа өгдөг. Зарим хүмүүс сэтгүүлчд ямар татвар төлдөгийг энэ гэж мэдэхгүй тэнийг юм ярьжлээд. Үгүй сэтгүүлчдийг аягүй шүүхийн. Бид нар ч одоо нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа асуудал шүү дээ. Өөрсдийгөө одоо муу хэлүүлэн барин одоо ингэ чичлүүлэн барин. Үгүй тэгээд хүмүүс хатгуулах юм ямар хүн дуртай ах вэ те. Хүн хатгадаг мэрэгжил. Ганчимгээ сайхан зүгээр гой хүнийхэн тухай хөнгөө ярьслах хийчихэд явж аж бас нийгэмд болно шүү дээ. Тэгээ одоо бүгдийн төлбөртэй ярьслах хийчлээдтэй гэж хараад байгаа юм. Би сая зураач Хүрлбаатартай ярилцсан. Нэг өдрийн дотор 54 мянган хүн уншсан байлээ. Би Баабар эмээний нийтлэлтэй бас. Тэгээ би бодсон. Хөөх нийгэм чинь ийм хүмүүсээр цангацсан байгаа юм шиг. Ийм хүмүүсийг хүндэлт юм биш. Тэ? Энэ бол бас сигнал үсттэй тий. Нийгмийг төлөвшүүлэх гээд нийгмийн хөгжилд бас тодорхой хэмжээний өөрийнхөө гүйцэтгээд яагаад байгаа сэтгүүлчдийг хатгаад байна гэдэг тэр чинь. Яг тэ бид нар чинь нүүдэлчин ард түмэн ингээл хөрхий ядуу дорой бид нарт угсаа язгуур гэж өндөр сүртэй юм байхгүй. Одоо л Чингис хаан гэл ингээл яриад байна. Бид нар өндөр дээд угсаатай цагтаа гүрэн явсан гэл. Би нэг цээжэд илтсэн юмд айгуу тийм таагүй хандсан ш. Хөрстөөгөл зууралд илтэ бүгдээрээ тий. Тэр яг нүүдэлч болохоор нэгийг нэг цагаан гэр барихаар ууралдаг. Тэрнээсээ салаагүй байхгүй бид нар ч. Одоо ингээл телевизийн нэвтрүүлгүүд үзчихлээ ах айгуу ухаантай хүмүүс гараал мундаг юм ярьж л байх юм. Уг нь бол бид нар ингээл хаях юм хаяал юм. Монгол юмаа тэя Монгол чанараа хадгалъя гэж ярих юм. Бид нар хаях юм хаях хэрэгтэй шүү дээ. Авах юм авч хаях юм байх хэрэгтэй. Жижигхэн тачаал, жижигхэн атаархал. Тэгээ явуургүй нэг тий. Би одоо ингэж амьдрал бол өөрийн гоо сайхантай тий. Тэрийг бид нар өөрсдөө бүтээж авдаг байхгүй. Би өөрийнхөө амьдралынхаа энэ хувийн энэ амьдралынхаа гоо сайхныг алдахаас би аягүй хайдаг. Мэргэжлийн нэр хүндээ алдахаас илүүтэй бараг энд айдаг гэж магадгүй. Яг гэвэл тэр миний л ертөнцтэй. Тэр маань өөрийн гоо сайхантай байх хэвээр.
Тэр гоо сайхан маань хүнлэг, нуруутай, зөв. Тэр гоо сайхан баггүй миний чадан ядан бүтээс. Тэрэнд маань л хүн алдах бай айгу дургу. Хүмүүс айгу тийм манай хөдөөнийхэн ямар гоё юм бэ? Амар амгалан, сайхан тэргээл ярьдсан л та. Манай хөдөөнийхэн айгу тийм гоо сайхнаа алдчихж байгаа шүү дээ. Хувийн өмчөө ус төрөөр халамжлуулах гэдэг, бүх ашгаа өөрсдөө авах гэдэг, татвар төлөхгүй гэдэг. Зүгээр хайрлахад урдаас нулимдаг. Одоо нөгөө л нэг сайхан нүүдэлч ирэхэд нэг цайгаа тавиад өгдөг, хаалга үдэ төгждгөө хөдөөнийхэн биш болсон шүү дээ. Хүний ач тусыг мартдаг. Тэгвэл бас нөгөө талаас би бас хайрын дунд өссөн, хайр үзэж өссөн хүн сайн хүн болдгийг би бас мэднэ. Өөрийнхөө амьдралаар мэднэ. Ерөөсөө заast би тэр хүнийг ярьж чадаагүй алдсан даа гэж харамсах үү? Дотоод болсон ажлууд зөндөө ш. Надтай айгүй хүн ярилцах гэх юм аа. Үүндээ би өөр хүмүүстэй л ярилцахыг хүсдэг. Битээ гомдоосаа гэж бодчих. Би одоо долгион ахтай ярилцахыг хүсэж байна. Намсран гавын ахтай ярилцахыг хүсэж байна. Аюур зантай ярилцахыг хүсэж байна. Ерөнхийлөгч Элбэг Доржтой, Чоож Амц хамттай, энэ хоёр ерөнхийлөгч байсан энэ хоёртай талигаас зоргийн ихнэр булгантай энэ ярилцмаар л миний хүсэл бол өөр байна. Гэхдээ редакцийн нэг гишүүний хувьд бол би сониныг авч явах хэрэгтэй, үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тэрийг мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын даргатай ярилцах хэрэгтэй байна ийм асуудлаар. Мэргэжлийн хяналтын газрын даргатай ийм асуудлаар. Өмнө говийн одоо юу болоод байгаа? Өмнө говийн засаг даргатай ярилцах хэрэгтэй. Яа, би тэрийг биелүүлэх хэрэгтэй. Би өөр хүнтэй ярилцахыг хүсэж байгаа шүү гэж хэлэх эрх надад байхгүй. Ийм орчинд л ажилладаг штеп бид нар тийм. Алба хашиж байгаа сэтгүүлчийн хувьд энийг бол бас хийх ёстой, гүйцэтгэх ёстой. Эр хүн гэдэг яриа нэлээд гарч ирлээ. Эр хүний хувьд хэдэн сэдвүүдээр зөрөгтэй ярьж чаддгүй шүү дээ. Жишээлбэл хайр төрлийн тухай би их зөрөгтэй ярьж чаддгүй. За манайхан ингэх юм маань эр хүн бол Тэнгэрийн амьтан. Одоо миний яз жаргал бол миний нөхөр юм аа ч юм уу. Уучлаарай. Юун Тэнгэрийн амьтан бэ те? Яг үүндээ гэр бүлийн амьдрал юм уу хамтын амьдрал гэсэн заримдаа аягүй тийм нураагаа ичмаар тийм төвхтэй зүйл штэ зохиомлч гэмээр ч юм уу те би аягүй гайхдаг штэ ямар ч хаа хамаагүй хар илгийн нэг тоор штэ яагаад би бүх насаа өнгөрөх ёстой юм бэ хүний үнэтэй тэр ч гэсэн яагаад ээжээсээ илүү намайг хайрлах ёстой юм бэ энэ аягүй сонио ойлголт байхгүй те тийм учраас энэ Холливуд ч юм одоо юу барууны нийгэм ингээл байн салдаг интернетийг бол хүмүүс шүүмжлээд идэх байхгүй нэг шоу чингууд бүх амьдрал нь entertainment болцсон гэл те энэ бол аягүй тийм хүнээрээ л бас өөрөө авч үлдэхийн төлөө тэмцэл ш. Тэ. Монголчууд энийг юусоо ойлгодог байхгүй юу? Хүнийг явмаар ахт нь явуулж өгдөг. Чөлөөлж өгдөг. Хамтдаа өтлөншүүл гэдээ айраад идэг. Энэ ямар утга байгаа юм бэ? Би үүндээ хайргүй уйдцсан амьдрал зөндөө ш. Тэгэнгүүт хүн харангуйтаа шууд хайраа маараа гэж гүүгээл тэ. Ийм худлаа. Гэтэ зарим хүмүүс ганцаардах сайдаг ш. Тийм бах би уран бүтээлч хүн болохоор ганцаардал гэдэг сэдв бол том сэдв гэж хардаг. Өхөл хайр дурлал энэ ч том сэдвүүд шүү дээ. Тэгж хардаг бах л та. Зарим хүн бол ганцаараа үлдэхээс айгаал нэг дургу хүлээсэндээ ингээл ихэнхэн шүү. Манай эмэгтэйчүүд аягүй тийм худлаа амьдраад байгаа шүү дээ. Манай эмэгтэй зохиолчд, яруу найрагчд яагаад том тавцанд гიშгэж чаддгүй юм бэ? Худлаа хийж чаддаг байхгүй. Хатан хаанч над чиг жаргаагүй энэ төр гэж худлаа. Гоё юм алтан үгээр те уучлаарай үнэн гашуу юм а бичлээ. Тэ үннээ бичлээ. Үнэн юм шидэвэр ш. Үнэн юмд нэг тийм онол монол те одоо стил хэл энэ төр шаарддахгүйгээр өөрөө шидэвэр болоод зарим Нобелийн зохиолууд тэр харалтаа зүгээр л ингээд гашуун үннийг л зүгээр л тавьснараа зарим кино энэ төр агуу болчих ш. Сая ашиг болол те. Манайхан ч үгүй шүү. Би юусоо ялагдаагүй шүү. Би өөртөө хайр дурлал дандаа ялагч байсан гэж бичээд ах юм. Үгүй уучлаарай. Яагаад заримдаа ингэж хаягдаал те эмгтэн хүнд хаягдах, мартагдах, орхигдох энэ төр бол үхэл шиг гашуун зүйл шүү дээ. Үхэл шиг байхгүй. Эмгтэн хүн тэгж ундаг дотроо те.
Би анхны нөхөртөө хаягдсан л та. Охиныхоо цэцэрлэгийн багштай суугаа явцсан. Ялангуяа цэцэрлэгийн багштай сууна гэдэг бол энэ бол олон эмэгтэй тохиолдохгүй юм байхгүй. Зөвхөн тэр хаягдсанаас олж бүр галзуурсан шүү. Бүр турж хицээд бүр бараг л шарааданд очихоо шахсан. Над тэр айгүй хэцүү байсан. Сэтгэл зүй давхад зүгээр л ингээл хаягдчихж байгаа байхгүй юу. Нэгэн цагт миний төлөө ингээл өөхөөс ч уцахгүй байсан хүн. Би нөгөө нэг од болохын их өвчтөе хөвгтэйсэн байна л да. Сонь зүтгэл амар гүйжсэн чинь охиндоо илүү халамжтай охиноо цэцэрлэг мэцэрлэгээс авч явсаар хагаад би эндээ тассан байна, дурлсан байна. Миний буруудаа гэж бодож үзчихсэн. Тэр үедээ бол ингээл яаж ингэж урууч чадчихна л гэж бодчихсан. Одоо бол би угаасаа л хайргүйсэн шүү дээ. Тэр өөрөө мэдэрсэл явсан байна. Илүү надаас илүүтэй очирсан байна. Би яа тэр үед тэгж хуйлж муулаад өөрийгөө ингээд хэвтэрд оруулчихсан шүү дээ. Эмэгтэй хүний нөгөө ялагдалт дурггүй тэр сэтгэл зүгээс болж би бол зовхгүй болсон. Тавж толсон. Тэгээ энэ үний юмнаас айгүй тийм уран бүтээлч хүн бол ичж болохгүй маа. Баримт гэдэг бол бүр амин чухал юм болчлоо шүү дээ. Уран зохиолт хүртэл 65 та ганчимэг гэд харуул өөрийгөө юу шаарддаг вэ? Хүрээгүй мөрөөдөл гэдэг бол хүний хамгийн том зовлон байт юм байна. Хүзүүн дээрээс ингээд дарж идэм байна гэд бичсэн л дээ. Тэр би мөрөөдлөөсөө л болж ер нь жоохон ингэж гониглж байгаа маа. Эний маань ингээд зарим уншигчд маань ч юм уу тий. Одоо ойлгосоо тий миний гэр бүл ч юм уу тий. Би 65 та байхдаа нэг ядаж нэг одоо роман бичсэн байх юмсэл гэж бодож байна. Би айгүйх миний үнэхээр аимшигтай том мөрөөдөл баг. Өгүүлэг бичиж үзэх юмсан гэж би одоо бодвол тэрлүү ингээл хөл тавих гал. Яагад бол би сэтгүүлчээр хангалттай ажиллаа шүү. Тэгэхээр миний хувийн мөрөөдөл үлдсэн байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр хувийн мөрөөдлийнхаа загт нь очиж зогсоод ингээ жоохон хилтэлцэн нэг юм хүн байх юмсан л гэж мөрөөдж шин. Шинэ гişүүд энэ төр одоо ингэ шинэ албан тушаалд очиж байгаа хүмүүс их судалж байгаа л да. Ер нь бидний ч ажиллаж хүн судалдаг ажил шүү дээ. Ингээл би хүн харах аюу дуртай байхгүй. Дурлал шиг шүү дээ. Ингээд хүн харах те хүний эвдрэл, хувирал энтрийг харах. Өө нөгөө саяхан гудамжинд мантайгаа адилхан явж байсан юм чинь хоосто занга манга зүгээр эрх мэдэлд очсон. Тэм би чи юмээ гэл те. Энэ аюу тийм богино хугацааны хооронд эвдэрч байгаа, сагсуурч байгаа, энэ өвчгөнж байгаа. Тэр дорн очиод бүр зөвхөн унгаамар санагддаг шүү дээ. Ийм улсуудыг хэдэн жилийн өмнө таньдаг энгийн сайхан одоо ганцангийн хойшуураа идээд сайн уу гана юу вэ зовлон жаргал юу вэ гэж явж исэн хүн гинт одоо нэг юмны дарга болонгуудаа энэ ч юусоо ингээд гэл бүр амар өөр болцсон энэ хүмүүсийн хөөрхилтэй энэ эвдрэл энэ богинохон хувирал те ямар өрөвдөлтэй юм бэ? Энэ манай арчсан намынхан бас ийм штэ. Дандаа гудамжинд явсанд хорсол ихтэй. Уу ямар их сагсуурч байна. Тэгээ нөгөө ман намынх нь болоод тийм болтол нуруунд дээр нь лаглаасан байна штэ. Бас л нөгөө бидний нүүдэлчдийн нөгөө л зовлон байхгүй хураасан зовлон. Хураасан зовлонгоо одоо нөгөө ман намын нөхдөө сайхан идлээ. Дээр нь энэ урвалтууд би одоо урвахыг өстой үнэхээр айгүй үзээ яаж. Гэхдээ сэтгүүлч хүнийг өмчлөөд ингээд эн чинь энийг бичиж энэ хоёрыг ингээд хамгаалаад ном хийжсэн шүү дээ. Одоо яагаад энэ хоёрыг ингээд шүүмжилж байна? Энэ яас урагч амтан бэ гэж сэтгүүлч хүнийг ингээд харах юм. Уучлаарай үгүй шүү дээ. Сэтгүүлч хүн ажиллаа хийчихнэ. Сэтгүүлчд өнөөдөр намд их хэлсдэг болжээ. Би энийг өстой амар чигшдэг шүү дээ. Бөөнөр нэг намын удирдах байгууллагт бөөнөр очиж суудсан. Эзний сэтгүүл зөө гэдэг юм. Гэхдээ энэ юу болоод байгаа юм бэ? Сэтгүүлчид тэр улс төрлөө орно гэсэн улс төрийг улам түүхийн нэр шүү. Би бүр улс төрч хэлдэг. За та нар айтайхан за та нар өстой өхлийн нөхөө авах чинь да. Наадвал чинь натуур нь өөртөө ингэж юм дундуур сүлж ингэж явдаг. Халангуяа нийтлэлч биш, таймчч биш, бие олоогүй ийм олбин золбин сэтгүүлчд улс төрт их орж шít. Эднэр нь баллна. Хэдэн жилийн өмнө одоо нэг намын амар хамгаалагч байжсэн нөгөө намд нь очиод дарга болчих. Гэхдээ энэ худал хуурмаг энэ муухай амиг тэр хүн өөрөө муухай харагдаж байна гэдгээ мэдэрдгүй юм бахтаа гэдэг тэр би гайхаад байдаг байхгүй дүүрсэн байхгүй ичиж мэддэггүй ер нь жоохон клиник өвчтөе улсууд айгүй од болдог болцсон шүү дээ
клиник өвчтөе улсууд амжилттай амьдраад байна. Бүр клиник өвчтөе. Үгүй тэрийг бүрдүүлээд байгаа хөрс байгаа тийм. Үгүй тэрийг дэмжиж яваад байгаа тэнэгүүд байна. Улс төр. Тэгэхээр харин ард түмэн нуруугаа байдаг юм уу шилгэх цаг болцсон юм шүү. Адуу нэг шилгээдэг дээ. Тий, инх төвшин дарахтай сэтгүүл зүүн нөгөө балдуур шагнал улаан хэвсний бидний хувьд улаан хэвсний эсэл шүү дээ таарлцсан. Тэгээ хэлсэн. Та хэл мэдээллийн хүмүүсийг зөв сонгоорой. Энд тэнд очиж гэмтээгүй, эрүүл саруул, зөв мэдлэг боловсралтай, хурдтай ийм хүн сонгоорой. Хувийн ашиг хонжоогоо биелүүлэхийн төлөө шургалж байгаа, урвж байгаа юм хүмүүсийг битээ аваарай. Бүр миний зовлон биш шүү дээ. Би тэр хүнд айгүй бүр зогсож байгаа хэлсэн шүү. Тэгээ нөгөөх нь энэ одоо өөрөө болох санаатай ч юм уу гэж бодсон байх та. Битээ тэгж бодоосоо гэж би бодож байна. Тэгээ дээр нь бид нар ингээ бие биенээ айгүй хорлож байна. Гүтгээл ингээл намайг ч одоо ингэх юм аа. Зайсанд амьдрдаг л би ч одоо баг арабын шейх нөхөртэй аймаар өөрөө мундаг авилгач энэ юм баг. Нэгдүгürt би авилгын одоо субъект биш шүү. Би хувийн байгууллага ажилтан. Би зөвхөн өөрийнхөө уран бүтээлээр амьдардаг. Одоо би номон гаргах чинь би хэдэн төгрөгийн ашиг олохоо мэдж байна. Би үнэхээр хамгийн их уншигчтай хүн шүү дээ. Сэтгүүлчд тий. Тэгэхэд ингээл гүжирдэл би 10 дугаар хороолт амьдардаг. Ингийн амьдралтай, ингийн маш өндөг. Миний нэг найз над машин авч өгсөн. Тэрийг ундаг. Одоо миний утас ингээ ардлан таглаагүй энэ шоу биш. Одоо энэ хүмүүс нэг ингээл ингэж юм гэдэг утастай байх юм. Би тийм утастай энэ төр болох юмсан. Би ингэж л амьдарч байгаа. Зүгээр худлаа хүнийг ингээл гүжирдэл хахаар уур хүрээд үгүй энэ би нэг замбраагүй хүн байхгүй нэг хаягдсан. Тэгээ одоо сална л да. Гэтэ ингээ болохгүй. Бас нэг ингэж юм гэдэг утас энтертэй болоод амьдрах юмсан да. Бүгдээрээ ингэчиж бас тэр ганчмыг бас хөөхөн амтай. Яаж одоо зайсанд амьдарч байгаа хэдэн зуун саяар намч нийтлэлчтэй хүн амьдрал бол яг л ийм л байгаа байхгүй. Тэгэхээр хүн бодит үний юм гэдэг сайхан юм тий. Ярилцлагын мастертай ярилцлах юм гэдэг маань надад бол том шалгуур юм аа. Үнэхээр одоо түрүүний өөрөөс чи хэлснээр магадгүй сомны чи хальсыг хуулаагүй ч гэж байгдгөө тэгээд үлдээсэн хэлхэмсэн энэ нэвтрүүлэгт орохын тулд би энийг л хэлхээсэн гэсэн зүйл рүү очиж тогшиж үзээгүй гэж магадгүй. Би зүгээр хүмүүс бие биендээ жоохон хайртай байгаа ч монголчууд бид нар гэдэг энэ сэдвэр бичих юмсан гэж боддог байхгүй. Тэгээ энэ монголчуудын бие биенээ хайрлах хайрын тухай. Би хамгийн их хараалгадаг сэтгүүлч шүү дээ. Тэгээ би коммент хаацсан баг. Тэгэхээр нэнгүтэл одоо ингээл орж ирэл ингээл одоо өөр юмтай ноцтой явчихдаг байхгүй. Амар их гүтгэдэг. Тэгээ ингээд бити бие биенээ гүтгээсээ байгаагаар минь хөтэж аваасаа яг сэтгүүлч хүнд хувийн эрх ашиг гэдэг юм байдгүй шүү дээ. Яагаад энийг ингээд дандаа гүжир гүтгэлээр ингээд юм бэ? Гэж ханддгийм бэ? Тэрийг бол өөрөө чинь хэлснээр сэтгүүлчд бие биендээ хайртай байгаасаа гэж хүсэж байна. Энэ сэдвэр юм хий гэж бодож байна. Энэ сэдвэр жоохон ярих юмсан гэж бодож ирсэн. Гэтэ ярьлаа. Ер нь бол агуулгаараа бид хоёр ярьлаа. Би өнөөдөр хараа улс төрийн эзэнгүү сонинд ажиллаж байгаа аюу баяртай. Энэ сонины эзэн нам биш. Хамбол гэдэг эзэн байдаг. Хэвлэлийн магнат. Тэр хүн өөрөө сэтгүүлчтэй үнэхээр эрхлүүлдэг юм. Баян хүн шиг ааштай. Тэрнгүүрээ их баян. Тийм хүн л дээ. Тэгээд сэтгүүлчт нь өөрсдөө их дураараа над бол тэр нь бас таалагддаг. Яг өөрөө нөгөө сонин манаа алдаад явж яхад нь дагаж ирсэн хүүхдүүд юм шиг байна. Юу ч чадахгүй. Хинч. Тэнгүүт амар ихэлцэн. Би тооцсон. Тэгэл нэг тортой юм бараал машин цашинаа арчаал ингээ явдаг. Сэтгүүлчтэй үе бас ирлээ шүү. Хөөе сэтгүүлч хүнд хувийн амьдрал байдгүй шүү дээ. Намайг мигусаар эрхлэгч хэлдэг гэсэн. За нөхөртөө болов аз шүү. Гарч явж энэ хашаанаас гарч явж хүнтэй танилцж зугаалж амраглах юу л бол тоо. Ямар тэнэг нь ирж чамтаа суух юм бол та гэдэг ус. Яг би энэ ард ирхэн хашаанд хүртгээ танилцсан. Тийм болцоо байдаг ш болцох, молцох. Ямар зав байт юм бэ? Өглөө ирээл шүн хардаг, халаасаа олдөл. Сэтгүүлч өдөр тутмын сонины сэтгүүлч бол цэрэгчлэлтийн одоо хагас цэрэгчлэлтийн зохион байгуулалтанд байдаг. Одоо ингэхийн миний бүхтээ өндөр өсгөтэй ингээд 90 сурвалжлах сэтгүүлчүүд явж байгаа юм гинэ. Би тэгэхгүй чи наа гутлаа тайлгаа хэлчихэл рууддаг. Эртний хотын ресторан нэрийн хоол
Ирж байгаа юм. Манай ээж намайг нэг болцоог нэвтрүүлэгт өргөцсөн чи миний охин битээ хоол идэх зурагтаар гараарэ. Марууч нь л идээрэ. Тийм чамбаа өгшин л та манай ээж тэгж хэлж. Сэтгэлчийнх бас бидний нэвтрүүлгийг дуусгах гэж байгаа учраас таныг бас ярилцлага өндөрлөөд манай Эртний нутгийн рестораны хамт олон мөн уран бүтээлчдийн зүгээс таныг энэ Эртний нутгийн рестораны тав дээр ярилцлах хийж байгаа энэ сайхан рестораны нэрийн хоолоор дайлж байна. Тэгээд нэвтрүүлэг маань энэгээр бол одоо өндөрлөж байна гэсэн үг. Ингээд таныг манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Эртний нутаг гэд нэр нь аягүй гоё юм те. Яруу найраг шиг. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр манай сэтгүүлчийн урлын нэвтрүүлэгт үндэсний шуудны сонины томчдын албаны дарга Майн Огт Бадам дуржийн ганч мэг орлоо. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ.